тарлан төслийн талаар товчхон мэдээлэл хуваалцахад мэдээж төслийн танилцуулгыг та бүхэнд хүргэсэн баг. Яг нь яагаад энэ төсөлд хөрөнгө оруулалт хийх ёстой юм бэ гэдэг би 1 2 3 шалтгааныг та бүхэнтэй хуваалцъя. Нэгдүгürt бол энэ бол үнэт зүйл, өв соёл гэдэг утга дээр их тулгуурхан зүйтэй. Би жишээлбэл цэвэр ашиг харж бизнест хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс бол одоо насны хувьд бол тийм урт байдаг гэж боддоггүй. Гэтэл бол яг нэг үнэт зүйл түүний хэрэгцээ шаардлага юм дээрс үндэслсэн бэ гэдгээс хамаарат тэр бизнес одоо жишээлбэл илүү их томрох одоо өгөөжөө илүү одоо юу гэдэг нь бизнес нөргөжөнд тэлэх боломжууд өндөр байдаг гэж хардаг. Яг тэрнтэй адилханаар энгийнээр хэлэхэд бол би хадгаламж өсгөөс эхэлнэ гэдэг анх номыг бол энийг л одоо хэдийг зарчих вэ гэж юусоо бодоагүй. Яг тэрнээс яг тэрнтэй адилхан. Гэтэл бол ингээд хүмүүст яг ямар өгөөж өгөх юм, ямар үр дүн өгөх юм гэдэг зорилго дээр үндэслсэн учраас одоо бүтээл их үн цэнтэй болдог шиг. Яг надад бол буман тарлан төсөл бол энэ бол Монгол одоо хотод амьдарч байгаа хүмүүс хөдөө орон нутагт одоо хөрөнгө оруулалт хийх нэгдүгээр боломж олдож байна. Хоёрдугаар өв соёлоо хөгжүүлэх ийм бидэрт бас юм гоё одоо гарцгаарж ирж байна те. Гуравдугаарт бол одоо бид нар орчин цагийн малчид болох боломжтой болж байна л да. Юу гэхээр та заавал одоо өөрөө мал хуйтай байх албагүй. Таны үхэр бол одоо хөдөө бол өсөж бойжих боломжтой болно гэдэг. Ийм ойлголтын одоо санаа нь концепц нь бол хамгийн үн цэнтэй чухал гэж харж байгаа. Тэгэхээр нэгдүгээр шалтгаанд бол би өөрөө ч гэсэн бас энэ төсөл рүү орж байгаа шалтгаан бол яг хөрөнгө оруулалт хийх одоо сонирхол маань үүнээс үүдэлтэй. За хоёрдугаар тийм бол юу бидэрт бас энэ төсөл дээр чухал байна гэхээр та эхлээд одоо жишээлбэл гэр бүлэрээ нийлээд те ах дүүгээрээ нийлээд тэгээд эхний ээлжинд бол одоо их хэмжээний мөнгө гаргах шаардлагагүй. Нийлээд 10 сая төгрөг гарах юм бол та нар ингээд эдчний үхэр авах боломжууд бүрдээд эхэлнэ гэдгээр давуу талтай. Юу гэхээр өгөөжөө бид нар одоо инфляц ямар ч явж исэн хамаагүй, махны үн яаж өсөж исэн ч хамаагүй. Монголд бол одоо махны үнц нь бол асар богино хугацаанд асар хүчтэйгээр өсөж штэ. Тэгэхээр энэс үл хамааран зөвхөн яг хөрөнгө оруулагч нар өөрсдөө яг одоо тогтвортой үнээр тэгээд энэ одоо үхрийн мах тий идэх боломжтой гэдгээр давуу талтай. Энэ төслийн өөрийнх нь нэг үндсэн суур одоо сэтгэлгээ одоо тэр түүхэн надад их таалагдсан л да. Юу гэхээр одоо манай төслийн бас одоо санаачлагч сугар гэдэг залуу анх одоо жишээлбэл нэг үхэр ахтай авчираад өгөхөд нөгөө ах хэлсэн байна. 10 сая хөрөнгө оруулалт хийчих юм бол жил болгон чи надад ингээд идж хүнд нөгөөд байх юм байна те гэдэг. Энэ түүхээс эхэлсэн гэдэг нь өөрөө аюу тийм амьд бодтой санагдсан. Тэгэхээр энэ боломжийг одоо зөвхөн одоо ганц нэг хүн биш монголчууд тэр аяараа эсвэл одоо юу гэдэг хотод байгаа хүмүүс та ч гэсэн гэр бүлээрээ одоо хүртэх боломж олдно гэдгээр энэ чухал санагдсан. Тэгэхээр төслийн гол үнц нь юу юм бэ гэхээр бид нар ингээд өөрсдийнхөө махыг тий органик махыг үнийг нэмэгдүүлэхгүйгээр тэгээд нөгөө талаар хотын одоо оршин суугч нар өөрийн гэсэн одоо жишээлбэл хөрөнгийг тий яг энэ мал аж ахуй руугаа хөрөнгөө бас тодорхой хэмжээний одоо хувилбараар оруулах боломжийг олгож байгаа гэдгээр давуу талтай. Гуравдугаарт бол ерөөсөө Монголын өөрийнх нь үнэт зүйл те одоо бид нар чинь малчин одоо ард түмэн шүү дээ. Тэгээд суурьшмал соёл руу бид нар хэдийгээр орж байгаа ч гэсэн одоо бид нар юм хосолмол нийгмийг бүтээх шаардлагатай болж байна. Нөгөө талдаа хөдөөрөө тэгвэл одоо энэ хотод амьдарч байгаа хүмүүс яаж хөрөнгө оруулалт хийх юм гэдэг асуулт байнга байдаг. Тэгэхээр энийг бол яг хамгийн бодитор бол яг эдийн засаг бизнесээр уях боломж байгаа. Тийшээ одоо хөрөнгө оруулалтууд хийх шаардлагатай. Гэтэ энэ хөрөнгө оруулалтыг ганц нэг бизнес эрхлэгчнэр гэхээс илүү бид нар одоо өөрсдөө хөрөнгө оруулалт хийж болж байна. Одоо үхэр дээр бид нар хөрөнгө оруулалт боيو одоо үл хөдлөх хөрөнгө авч байгаа юм шиг одоо яг юм хувьцаа эзэмшигч байдлаарч гэдэг юм уу те. Ингээд өөрийн гэсэн үхэртэй болох боломжийг олгож байгаа гэдэг энэ төсөл бол маш тийм амьд тэгээд их шинэлэг тэгээд бас юм хуучрашгүй ийм төсөл байна гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр бомон тарлан төсөлдөө манайха хөрөнгө оруулалт хийгээд орчин цагийн ийм одоо та малчин болох боломжтой. Гэхдээ таны хөрөнгө одоо мал хуйгаар хөдөө өсөж үржих боломжтой гэдгийг хэлмээр. Одоо хөрөнгө бол өөрөө өсдөг ийм үн цэнтэй. Тэгвэл яг бомон тарлан төсөлд та хөрөнгө оруулалт хийснээр энэ төсөл өөрөө мал хуй учраас өсөлт хийх бүрэн боломжтой. За тэгээд өв соёлд хөрөнгө оруулалт хийцгээе. Өөрийнхөө эрүүл амьдралд хөрөнгө оруулалт хийцгээе. Одоо эрүүл хүнснийхээ махыг иддэг боломжийг олъё. Гуравдугаар ухаалаг хөрөнгө оруулагч болох шинэ үеийн ийм хөрөнгө оруулагчдыг одоо та бүхнийг одоо уриалж бомон тарлан төсөл дээр бидэнтэй нэгдэрэй гэж хүсмээр байна.